намайг Боцхон Оюун Чимэг гэдэг Ахмад багш байна. Би энэ 2020 оны 8 сарын 5-нд үндэсний ногоон хөгжил нэгдлийн 5,000 багш орон сууцчлуулах хөтөлбөрт хамрагдсанаас хойш өнөөдөр хүртэл 6 дахь жилдээ орж байна. За тэгээд 2020 оны 8 сарын 5-нд хөтөлбөрт хамрагдаад 11 сарда намайг та хоёр өрөө байр сонгох боллоо. 24 цагийн дотор та 4 сая төгрөг хийхгүй бол дараагийн хүнээр сонголт хийлгэнэ гэсэн учраас би тухайн үед тэтгэврт гараагүй багшилж исэн учраас 4 сая төгрөгийг би өндөр хүүтэй зээлээд хоёр өрөө байртай болохын тулд урьдчилгаан 4 сая төгрөг хийсэ. Зааргүй ихэнд тэгж явсаар агаад нөгөө зээлсэн мөнгөө хүүтэй төлж явсаар агаад үнэхээр бодит байдалтай нүүр тулаад амьдарч исэн хашаа байшингаа зархаас өөр аргагүй байдалд хүрсэн. Тухайн үед хашаа байшингаа зараад нөгөө өндөр хүүтэй хэдэн сар хүүгийн төлж чадаагүй мөнгөө нийтэд нь төлөөд за өнөөдрийн байдлаар бол би одоо бүтэн 4 жил төрөөсийн байраар амьдарч явнаа. За энэ хооронд бол маш олон асуудал үүсэж байгаа хүний л амьдрал юм болохоор ялангуяа өндөр настай Ахмад настай хэдэн багш нар бол үнэхээр яг миний жишээний багш нар бол зөндөө олон байгаа. Энэгээр би юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр төр засагт би үгээ хүргэхийг хүсэж байна. Яагаад багш нар бид нар насаараа төрд ажиллаад өнөөдөр нэг 2 өрөө байр авах хэмжээнд байж чадахгүй. Цуглуулсан хэдэн төгрөгөө ингээд залтай хүмүүст ингээд заллуулчихад өнөөдөр хүний орон сууцсан төрөөсийн байраар амьдарч байгаа юм бэ. Нас хэдүүлээ. Өхийн цагт хүний байранд өгөх үү? Хамгийн гол хэлэх гээд байгаа санаа маань одоо энэ түрээслээд өмчлөх төрийн орон сууц гэж яригдж байгаа. Одоо үнэхээр шудраг юм байдгийн бол энэ түрээслээд өмчлөх гээд байгаа төрийн орон сууцсандаа ялангуяа энэ хохирсон энэ олон багш нарыг нэг шударгаар шүүгээд оруулаад өгөөч ээ. Ерөнхийлөгч хөрөлсөх боловсролын сайд инх хамглан одоо тэр эрүүл мэндийн сайд Батшуур нарт бүр хандаж хэлхийг хүсэж байна. Энэ бол одоо Ахмад багш нарын төлөөлөл гэж ойлгож байна. Байр түрээслэх болонгуудаа тухайн компанид өргөдөл өчөж өгсөн. За би энэ цаг мөчөөс эхлээд би орох оронгүй болсон учраас түрээсийн байранд амьдрах боллоо. Тийм учраас танад өгөх одоо 500 мянган төгрөгийг түрээсэндээ хийхээс өөр аргагүй боллоо шүүгээд би тэр хийх мөнгөө зогсоож ирсэн. За тэгэхээр бид бүхэн очиж уулзах болгонд энэ компанийн дандаа хүлээлт үүсгдэг байсан. Дандаа хүлээл. За жоохон л хүлээч. Одоо яг гоё болох гээд байна. За энэ дээр нэг юм их дутуу хэлсэн байна. За тэр нэг хувьцааны тухай яригадаад бүх багш нарыг цуглуулад автоматар биднээс натриадын баталгаа хийлгэсэн. За тэр натриадын баталгаа нэг хүнээс бол дор хаяад 70 мянга болж исэн. Одоо энэ цуглаж исэн багш нараас асуувал бүгд хэлнэ. Тэр бас л мөнгө угаалт байсан юм байна гэж би одоо харж байна. 2025 оны 11 сард би улсын залилах гэмт хэрэгтэй тэмцэх газарт би өргөдлөө өгсөн байгаа. За тэр одоо өгөөд би бараг 6 сар болж штэ. Би уржигдэрхэн би холбогдож утсаар ярьсан. Тэгэхэд бол за энэ асуудал бол маш өргөн хүрээний асуудал, олон хохирогч байгаа. Тантай адилхан бүх хүн жигдхэн өргөдлөө өгөхгүй байна. Одоо энэ хүмүүс бүгдээрээ өргөдлөө өгчих юм бол бид нар асуудлыг шийдэхэд бэлэн байна. Тэгээ ийм учраас хүлээгдээд байгаа шүү гэдэг хариу өгч ирсэн. Тэгэхээр ер нь бол төр засаг дараагийн шаардлага хүргэж байгаа юм шүү дээ. Тий, төр засагт би дараагийн шаардлага хүргүүлж байна. Одоо хамгийн гол хэлэх гээд байгаа юм маань түрээслээд өмчлөх гээд байгаа тэр төрийн орон сууцсандаа өчнөө жилээр хохирцсон, орон гэргүй болцсон, тийм ээ. Өнөөдөр бид нар ч мөнгө биш шүү дээ. Тэтгэврт гараад 7-8 жил болсон бид нар чинь одоо бас л тодорхой хэмжээний эрүүл мэндийн асуудал байж л байгаа. Тэ мэдээж хэрэг. За хин нэгэн үр хүүхдээ бас тэр дараа дарамт болохыг хүсэхгүй амьдрмаар нь шүү дээ. Бид нар чинь насаараа өөрсдөө болгоод төрдөө зүтгээд хөдөлмөрлөд ирсэн улсууд шүү дээ. Юу ч хийгээгүй явж ирсэн улсууд биш байхгүй юу? Тэгэхээр төр өнөөдөр ахмадаа анхаарах ёстой. Ахмадынхаа тэтгэврийг нэмээд өгч чаддгүй юм бол ядаж энэ хөтөлбөрт хамрагдсан ахмад багш нар чинь нэг гарын 10 хуруунд л багтаж байгаа шүү дээ. Тэгээ энэ хүмүүсийг л арга хэмжээ аваад өгөөсэй л гэж хүсэж байна. Иргэдээ өмөөч өвчин үндэсний өдөр тутмын сонин 100 нэмэтэй